Заасан байцгаана уу? Намайг Жахаа гэдэг. Би одон орон зурхаан асуудлаач залуу байна. Өнөөдөр 2015 оны 11 сарын 6-ны өдөр. Манай байгууллагаас улс төрийн давцсан дээр болж буй улс төрийн судалгаа явагдаж байгаа. Улс төрийн зурхаан судалгаа явагдаж байгаа. Тэгэхээр одон орон зурхаанд бол ганцхан хувь хүн дээр биш, мөн цаашаа улс орон дээр судалгаа явагддаг. Тийм болохоор нийт иргэдээсээ бид хүсэлт тавих гэж байна. Тэр нь юу юм бэ гэхээр маш энгийн. Одоо таны ойрын хамаатан садан төрөл найз нөхд дотроос ч энэ 10 дахь ордонд төрсөн буюу 1 сарын 1-ээс 1 сарын 10-ны дотор төрсэн хүмүүс байвал тийм үү? Надад болон бидэнд мэдэгдээч гэж хүсэлт гаргамаар байна. Ялангуяа 1 сарын 2, 3, 4-нд төрсэн хүмүүс байвал мэддэхийг хүсэж байна. Тэгэхээр яагаад юм бэ гэхээр бид одон орон гариг руу орох бол тэгэхээр зурхаан ухаанд бол нар бол тийм үү аливаа нэг хүний унган зан чанар өөрийнх нь тэр дөрөвдөг чакра буюу зүрх сүнс зориг тэмүүлэл байхад улс төрийн хувьд бол энэ нь төрн байждаг. Сар нь бол тухайн улс орны иргэдэн байхад бод гариг бол хэвлэл мэдээлэл, ангар гариг бол цэрэг айрам, сугар бол тухайн орны санхүү хөгжил дэвшил нь харагдчихэд мөн цаашлаас бүх гаригууд өөр гэсэн бас орчуулгатайгаар орж ирдэг. Тийм болохоор өнөөдөр бид нар юуны талаар ярих гэж байгаа юм гэхээр энэ Плуто буюу Дэлхийн ван гэдэг гариг ярих гэж байгаа. Тэгэхээр Дэлхийн ван гэдэг гариг бол нарыг 248 жил болж иж нэг бүтэн тойрдог. 248 жил хамгийн захын гариг. Зурхаан ухаан, одон орон зурхаан ухаанд бол Дэлхийн ван гариг бол хамгийн хүчтэй гариг. Маш хүчтэй нөлөөтэй гэсэн үг. Альва нэгэн хүний ч юм уу улс орны наран дээр орж ирэхэд тухайн хүнийг оронгоор нь өөрчилдөг тийм гариг. 1930-ад оны ихээр олдсон энэ гариг олдсоноос хойш бол өндөрлөгтөн гэдэг энэ зүйл цөмийн хэсэгтээ олдсон байна. Бүр угаар нь өөрчилдөг, үндсээр нь өөрчилдөг тийм гариг юм. Зурхаан ухаанд бол тэгж заадаг. Хилдэгч тэгэлж нөлөөтэй судалгаанд маш олон судалгаанд харагддаг. Тэгэхээр бид яагаад 1 сарын 2, 3, 4 төрсэн хүмүүсийг авч үзэж байгаа юм бэ гэхээр 1 сарын дахиад 2, 3, 4. Тэгэхээр энэ бол ингээд 10 дахь орд. За энэгээр бол грек гарч бол материйн орд гэдэг. Гэтэ энэ нэрэнд бол нэг утга учир өгөөд тэргүй. Энийн цааталт нь одны аймаг явж байдаг. Энэ одны аймаг. Тэгэхээр нэр бол юмтай ямар ч холбоогүй. Уг нь бол манайх өөрсдөө нэр өгөөд томьёолоод явах хэрэгтэй. Уг нь тэрнээс биш энэ одон орон зурхаачин бол их тийм гүнзгий юм байгаа. Манайх бол шууд грекээс суулчихсан болохоор хүмүүст өрний зурхаа гэж харагдаж иж болох юм. Энэ бол одон орон зурхаа. Тэгэхээр энэ Дэлхийн ван гэдэг гариг яг өнөөдрийн байдлаар тэнгэр дээр 10 дахь ордны 10 дахь байршлын 13 дугаар цэг дээр явж байгаа. 13 цэг дээр явж байгаа. 13 гэдэг бол өөрөө яг 1 сарын 3 төрсөн хүн дээр орж ирсэн байна. Тэгэхээр энэ хүмүүс түрүүний хэлж байгаа энэ саяын хүмүүст юу тохиолж байгаа гэхээр маш том өөрчлөлт амьдралд нь орж ирж байгаа. Тийм болохоор бид нар тэр хүмүүстэй тийм үү ярилцах, асуух, судалгаанд оролцох хүсэж байна. Иргэний үнэлтэд мэдээж харуулах ёстой. Энэ бол улс төрийн юм явагдаж байна. Тийм болохоор бас хичээл зовлтгүй тийм үү оролцох ёстой хүсэлт байна. Тэгэхээр энэ гаргийг бид нар хэллээ. Үндсээр нэг өөрчлөлт. Жишээ нь юу гэдэг? 1 сарын 3 төрсөн Зэцгээ гэдэг бүсгүй байлаа. Энэ гариг яг өөрийнх нь наран дээр нь орж ирээд тухайн хүнийг ямар нэгэн тохиолдлоор өөрийг нь маш өөр болгодог. Тэрнтэй адилхан манай улс төрийн зурхаанд бол манай Монгол улсын хувьд бол энэ 90 он биш 89 оны тэр анхны цуглаан биш яг Франц шиг Францыг бол 1958 оны 10 сарын 6 гэж яддаг үндсэн хууль нь яг тэрнтэй адилхан шинэ Republic
одоо иргэний боллоо шүү дээ Франц. Тэрнтэй адилхан Монгол улсын 1992 оны 1 сарын 13 гэдэг өдөр үндсэн хууль нь тавигдаад жил болгон тэрийг идэвхжүүлдэг. Тийм аа. Тэгэхээр 1992 оны 1 сарын 13 гэдэг өдөр бол 22 дугаар цэг юм. Мөн адил 10 дугаар ордны 22 дугаар цэг градус гэсэн үг. Тэгэхээр энэ Монгол улсын одоо үндсэн хуулийн өөрийнх нь нар дээр энэ үндсээр нь өөрчлөлтөг дэлхийн маань их ойрцоор ирж байна. Энэ болохоор хизээ орж ирэх юм байх гэхээр бол энэ гариг явсаар байгаа 2020 онд яг наран дээр орж ирэх юм. Тэгэхээр энд бол суурин тийм том өөрчлөлт явагдах гэж байна. Хоёрдугаарт бол одоо орон зурхаа улс төр одоо орон зурхаас удалдаг хүний хувьд бол Монгол улсын санчир тухайн цаг мөчид санчир энэ 7 дугаар градусаар байдаг. Хоёрдугаарт өөрөөсөө хоёрдугаар юм санхүү дээр дандаа нэг тийм болттой тийм үү санчир бол тийм болтын хийж явж идэг. Тэгэхээр одоо 2015 онд бол энэ номдоор явж байгаа. Одоо 4 дугаар градус. Энэ санчир гариг мөн явсаар байгаа 2020 онд Монгол улсын санхүүдээр орж ирэх гэж байна. Тэгэхээр хоёр тийм хүчний гариг 2020 онд Монгол улсын санхүү болон үндсэн хууль цаашлаад одоо энэ улс оронтой холбоотой их олон юм болох гэж байна. Тэгэхээр би түрүүнд бол хэллээ. Хүн дээр бол одоо цэцгэ гэдэг хүнийг бол хормон зүрх өөрчлөлт дулмаа гэдэг болгодог. Маш их том өөрчлөлт сэтгцийн хүн дээр бол өөрчлөлт явагддаг. Улс орон дээр болохоор мөн адил их өөрчлөлт явдаг. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй болчихж байгаа юм. Одоо ялангуяа одоо Украин бол 1991 оны 12 сарын 1 номдаар байдаг. Номын 10 дугаар градусаар. Тэгэхээр эхнээс 2 дахь санхүү байдаг л да. Тэгэхээр санхүү нь бол энэ 10 дугаард. Сая санхүү дээр нь дэлхийн маань одоо энэ дээр орж ирээд Украинд ямар асуудал үүсв? Гэх мэт судалгаанаар бас бий. Мөн цаашлаад ярил одоо бас энэ дээр харин орных байгаа. Одоо жишээ нь Лив гэж орн байдаг. Тэр бол одоо 12 сарын 1951 оны Гаддафигийн Лив. Тэгэхээр 1951 оны 12 сарын 24 гэдэг бол мөн адил энэ 10 дугаарт дэлхийн маань орж ирээд тийм үү өөрчлөсөн. Мөн тэрнээс өмнө бол Афганистан маань одоо 2001 оны Талибанууд гарч ирээд 12 сарын 22 0 цаг дээр 1 цаг дээр матрын 1 цаг дээр мөн бас энэ гариг орж ирж байгаа Афганистан дээр орж ирсэн. Одоо ялангуяа тэр бол одоо 9-11-ийн дараа Афганд орж ирсэн шүү дээ 2001 онд. Тийм үү? За тийм байна. Сир гэж одоо орн байна. 1944 оны 1 сарын 1. 1 сарын 1 гэдэг бол матрын ордны 10 дугаар градус. Одоо энэ бол дэлхийн маань бол 13 дугаар градусаар явж байгаа шүү дээ. Сайн өнгөрсөн. За 3 градусын өмнө энэ орны наран дээр орж ирэхэд сир одоо бас юу болж байна. Тэгэхээр энэ гариг өөрөө их тийм удаан гариг 248 жил болдог гэсэн би түрүү. Санчир бол 28 жил болдог. Тэгэхээр энэ хоёр гаригийн нөлөөлөл бол их хүчтэй тийм нөлөөлөл байдаг. Америк нэгдсэн улс бол 1776 оны 7 сарын 4 Сириус одон дээр байдаг. Сарн Алтай дээр байдаг. Америк нэгдсэн улс Алтай хуулийн бүрэлдэхүүн дийлэх тэмдэгтэй Америк нэгдсэн улс байдаг. Одоо цаашлаад одоо ялангуяа энэ нар мэлхийдэр гэсэн бичлэгэн дээр үзэж болох Америк нэгдсэн улсын мөн цаашлаад жинлүүр буюу аливаа энэ ертөнц байгаль одоо хүн амьтан ургамал энэ огторгон баланс гэж байдаг. Тэр балансыг бас тохируулж өгдөг нь энэ жинлүүрийн ордны хүмүүс байдаг. Жинлүүрийн ордон тэрнээс болохоор тийм болохоор одоо 1949 оны 10 сарын 1 ингээд энэ хятад манай урд хөрш байж байна. Жинлүүрийн ордон дээр нар нь үж идэг.
Тэгэхээр жинлүүрүүд бол баланс алдагдлыг нөхөж идэг. А мөн Путин бас жинлүүр дээр төрсөн өдөр байдаг. Оросын одоо улс төрийн зурхаа дээр харах юм бол улсын өөрийнх нь Москва хот нь биш, улс одоо даяараа биш. Яг Путингийн өөрийнх нь зурхаагаар энэ явдаг. Тэгэхээр жинлүүр дээр одоо нэг сар геополитиктор бол Орос хятад нэг талд байх шиг байна. Нөгөө талд нь Америк одоо Их Британи, Франц байж ах шиг байна. Тийм байна. За тэгээ маш товчхондоо бол би сая хэллээ. 2020 онд Монгол улсын наран дээр Монгол улсын нар үндсэн хуулийн дээр мөн санхүү дээр нь 2 хүнд гариг орж ирэх нь би бол одоо орон 6 судлалыг ярьж байгаа хүн. Тэр эдийн засаг талаас нь бол их өртөө байгаа орон. Тийм болохоор энэ судалгаанд одоо идэвхтэй оролцож та хүн найз нөхчин байх юм бол 1 сарын 1-ээс 10-ны дотор бүр дотроо 2, 3, 4 төрсөн. 1 сарын 2, 3 төрсөн хүмүүс байвал мэдэгдээч. Тийм болохоор бас Монгол улсын их чухал зүйлийг явагдаж байгаа болохоор та бүхэн энэ бичлэгийг бас тарааж тухайн хүмүүсүүдийг бас олж өгөхөд туслах байх гэж бодож байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Баяртай.